За сайн байцгаана уу. Өнөөдөр санамсргүй байж байгаа ийм том гоё арга хэмжээнд өргөдлөө. Өдрийн үдид нэг нойр их хүрдэг. Өнөөдөр хүрэхгүй байна. Учир нь энэ зааланд дандаа эрг нэрхтээ эрч хүчтэй хүмүүс сугсан бололтой. За тэгээд энэ арга хэмжээг зохион байгуулж ийм гоё идвэх санаачлаг гаргаж чадж байгаа залуустаа бас баяр хүргэе. Би үүний өмнө хүн болгоны илтгэл тавьж байгааг би сонслоо. Хүн болгоны арга барилуд бас өөр янз янзын жанраар тавьж байгаа шиг байна. Би ямар ч байсан өөрийгөө нэг товч танилцуулчих гэж бэлдсэн байгаа. Би 1971 оны хүн Улаанбаатар төрж өссөн. Өвөө эмээгийнхаа одоо хүүхэд гэж нэрлэгдэв. Тэгэхээр өвөө эмээ дээр өссөн. Миний өвөө эм Хөдөлмөрийн Баатар Тээврийн жолооч Саятан Самбуу гэж тийм нэр гоншинтай хүн байлаа. Өвөөгөө дагаж хар багасаа Тээврийн жолоонд явж хөдөө орон нутгаараа явахад нь дагаж явж кабинд нь сууж гар хөлийнх нь үзүүртэн зарагдаг нэг ийм хүүхэд байлаа. За би тэгээд одоо тухайн үед бас ховор боломж олддгийн нэг азар одоо өвөө маань хөдөлмөрийн ажилчин ангийн тэргүүний хүн байсан утгаараа намайг зөвлөлтийн 14-р дунд сургууль гэж тухайн үед тийм сургуульд оруулаад би яг тэрний ачаар унган орос хэлтэй орос сургуулийн гадаад талны сонгонд нь Францлын ангид сурж бас Франц хэлийг эзэмшиж юм надад бас тэр ховор хэцүү цаг үед бас тийм аз тохиос юм аа. Тэгээ 1989 онд 10 жилээ төгсөө гарч яхад тэр үед та бүхэн ерөнхийдөө мэдж байгаа. Өнөөдрийн залуучууд бол төдийлөн бас сайн мэдэхгүй байж магадгүй. 10 жил цэцэрлэгээс авахуулаад 10 жилийн сургуулаа дуустал социализм, коммунизм гэсэн оноллынх нь бүр унган улсынх нь тэр одоо автор улсынх нь сургуулийг гайгүй сайн дүнтэй төгсөө гараад иртэл өөрчлөн байгуулалт, капитализм, социализм гэдэг чинь худлаа гэсэн ийм нүүр бодит байдалтай тулж гарч иржээ. За тэгээд тэр үеэс эхлээд одоо эцэг эхийнхаа бас нэг хүслийг биелүүлчих зорилгоор нэг заавал дээд боловсралтай болооч гэдэг нэг тийм нэг шаардлагад нийцүүлэх гэж өөртөө бас нэг зав чөлөөтэй байхын тулд гадаад талны дээд сургууль гэж одоо өнөөдрийн хүмүүнлэгийн сургууль та энэний Францлын ангид нь арай мэддэг ангид нь орж өөртөө чөлөө цавыг гаргаж ганцхан 8-аачин болж ялаа. Тэр үед боловсрал, мэдлэг, мэргэжил гэдэг нь үнэндээ гудамжинд хата үн цэнэгүй болсон тийм цаг үед байсан. Та бүхэн миний энэ ярианаас нэг юмыг бас анхаараарай. Би зүгээр энэ сайн муу янз янзын юм миний яриан донд гарч иж магадгүй. Гэхдээ энэ бүх юмны нийт саад санаа нь бол ямар ч хоосон юмн дээр боломжгүй дандаа байдаг гэдгийг л би та нарт бас ойлгуулахыг хичээж бас энийгээ ярьж байгаа шүү. Тийм болохоор бидний үед бол тийм цаг үе байсан. Та нарын бол одоо ээж аав нар үе бах, ах эгч нар чи үе бах. Өвлж авсан өв хөрөнгө гэж бол байдгүй байсан шүү дээ тэр үед. Бүх юм нойлосоо гэдэг ийм ярианы хэллэгээр бүх юм хоосноор эхэлдэг. Бүх юм ойлгомжгүй, эрс тэс хэцүү тийм цаг үед. Хэрхэндээ л тэр үедээ олон улсын 8 эрхэлж байгаа сарай л та. Хятадаас Орос руу үүргийн 8 хийж, ганцгийн 8 хийж бүхэл юмныхаа асуудлыг шийдэж ачигч нябо, нярав, логистик, security бүх юмыг өөрөө шийдэж ингэж л явж исэн тэр цаг үеийг би туулж өнгөрөөсөн. За тэгээд тэр цаг үеийг бас түрүүн олон илтгэгч нарын бас санаан дээр би сонссон. Хүний бас алдаанууд байдаг. Өнгөрсөн цаг үеэ хаях ёстой. Юмоо сайн төлөвлөх ёстой гэж. Магадгүй би үл юмоо төлөвлөж чадаагүй. Би одоо яг өнөөдөр өдөрт ингээд энэ тайзан дээр зогсож байна. Ийм хэмжээний бизнес хийгээд ил далд 3000 шахуу хүнийг би цалин амьдралаар нь хангаа явж чадна гэсэн ийм надад итгэл үнэмшил өнөөдөр үл тэр дээр үе тэгж төлөвлөж чадаач. Үнэндээ тийм боломжинч байсангүй, ойлголтонч байсангүй. Магадгүй тэр технологийн тэгтлээ хөгжөөг байсан баг. Ихтэй ямар ч байсан тухайн тэр эхэлж явах цаг үед бол амьд үлдэх ёстой, ажиллах ёстой, юмд хүрэх ёстой, илүү болох ёстой.
гэсэн хүсэл эрмэлзэл байнга л байсан. Тэрний төлөө өөрийнхөө ойлгож байсан тухайн үед зөв гэж бодсон бүх бодлороо л явсан. Тэр үед ихтэй муу мухай юм санаж бодож, муу мухай юм хий гэсэн бодол бол огтхонч байгаагүй. Хуулийн тайлбараар бол мэдээж хууль зөрчих, алдаа оноо гаргах тохиолдлууд өртөө залуу занзаас зөндөө тохиолж ирсэн. Тэр нь өөрөө бас л харьцангуй ойлголт. Тэгж явж ээж би үнэндээ бас академик хэмжээнд боловсролыг бол үнэхээр эзэмшиж чадаагүй. Алдаг оног боловсролуудыг хальтуулт эзэмшиж, ихэнхдээ ажил энэ тухайн амьдралынхаа шаардлагатай нийцсэн юмд тулгуурлаж бодлогоо явуулж исэн болохоор тэр болгон тийм боломж олцоо бас үүсч чадаагүй. Хүн болгон адилгүй мэдээж хэрэг. Тэгээд би ямар ч байсан одоо энэ компани засаглал зөв зохион байгуулалттай бизнес гэдэг үл их чухал гэдгийг бол 98-аас 2000 оны хооронд холбооны бүгдийн хамт Герман улсад маркетинг менежмент академи гэдэг нэг програмд суралцж байхдаа бүрэн утгаар нь одоо ойлгосон. Тэр утгаараа төгсч ирээд яг компани засаглалыг зөв хэрэгжүүлэх юмсан менежмент маркетинг гэдэг юм ямар ач холбогдолтой вэ гэдгийг бас ойлгож компани байгуулж анхныхаа албан ёсныхаа одоо бодит үйл ажиллагаатай компани гэх юм уу байгуулж энэнгээрээ тууштай явсан. Тэр үе цаг үеэс хойш бол одоо хийсэн бүтээсэн хүмүүсийн мэдих зөндөл зүйлүүдийг хийж бүтээлээ. Ямар ч байсан Монгол улстай анхны л одоо дотоодын сүлжээ буудал муудал гэж одоо бас өөрийгөө өнгөрөөж социализм коммунизмын үеийн бүтээн байгуулалтыг хөвчилж авахаасаа илүү огт цоошноор шинэ юм хийж байгуулъя гэж хийсэн. Энэ маань бас одоо чамлахааргүй амжилттай үйл ажиллагаа явуулаад олонний бас танил брэнд болчоод явж байна. За хэдий бас өөрөө урлаг, уран сайхны салбараас огт хүндий ойлголтгүй хүн байж өнөөдөр бас нийгмийн хөгжил, нийгмийн соён гэгээрүүлэх, нийгмийг дараачихын шатанд хүргэх бас ийм нэг шаардлагатай зүйл нь бас соёл урлаг байдаг гэдгийг ойлгож байгаа үүднээс өөрөө яг энэ салбарын хүн биш ч гэсэн энэ өнөөдрийн энэ концертын залыг 2015 онд ашиглалтанд оруулсан. Мэдээж хэрэг манай улсад бол одоо нэг төдийлөн бас яг ийм мэрэгжлийн театр, инженерингийн маш дутагдaltaй байлаа. Альва ийм театр, ийм уран сайхан нийгмийн төлөө чиглэсэн ийм төслүүдийг бол судлаад үзэхээр аль ч улсын хотын захиргаа, улсын төсвөөс хийгдээд менежментийн тусгай баг компани авч явдаг ийм тогтолцоотой байдаг юм байлаа. Яг харамсалтай нь бидний бас хөгжлийн явц жоохон бас янз янзаар гажуудж явсны үр гайгаар яг энэ одоо ийм нэг нөхцөл байдалд эргээд нэг мөн өөрхий ганцхан 8 чин карманы мөнгөөр хамаагүй бас нэг ийм нэг концертны танхим байгуулаад ийм нэг үзэгдэл болсон. За би уул уурхайн салбарт бас их ажилласан. 2006 онд анх дархны төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захиралгаар хөөцөлж ээж хүн амьтантай бас өрсөлдөж очсон. Би тэр үеэс уул уурхайн салбартай холбогдсон. Би тэрний өмнө бол 2001-ээс 2007 он хүртэл бол үндсэндээ Монгол улсын газар тариалан өнөөдөр өдий хэмжээнд байхгүй ургацаа авч чаддаггүй ийм цаг үе байсан Монгол улсад. Америкийн тусламжийн улаан буудаа гэж жилдээ 20,000 тонн улаан буудаа өгдөг. Японы засгийн газраас 5,000 тонн улаан буудаа жилдээ өгдөг. Тэр цаг үед би сардаа 10,000 тонн хүртэл улаан буудааг улсдаа Оросоос авчирдаг. Оросод би Алтан хязгаарт газар тариалангийн социализмын хаягдсан том аж ахуйг өөдөн татж 50% нь хувьцааг эзэмшиж тэнд доор 16 сангийн аж ахуйтай компанийг хөрөнгө оруулагч удирдагч нь болж ингэж бас одоо өнгөрж явлаа. Тэгээ тэр үед бас л залуу насны эрч энерги их том амбицтай байхын ач холбогдол нь юм болоо хүний санаанд оромгүй тийм том зүйлүүдийг хийж чадчихсан. Тухайн үед улсынхаа
хоёр том энэ өнөөдрийн хөдөө орон нутаг Улаанбаатар хотын бүх хүн амыг хангаж гурил будаагаар тижээж исэн Улаанбаатар гурил Алтан тариа гэж хоёр компани түүхий эдийг хангадаг байлаа. Голлон. За энэ дархны төмөрлөгийн үйлдвэр гэж газар орсноороо би уул уурхайн салбарт маш их ойлголттой болсон. Тэгээд энэ тухайн энэ улсын үйлдвэр өөрөө бас жоохон хүнд байдалтай байсан. Энэ хүнд байдлаас нь гарах ухаан шаардлагатай болсон, бизнес төлөвлөгөө хэрэгтэй болсон, менежмент арга барилыг шинжлэх хэрэгтэй болсон. Мэдээж азар энэ үйлдвэрийн өмнөх удирдлага нь аз болж бас Монголын тэргүүний уул уурхайн салбарын туршлагатай надаас нэлээд ахмад насны даваа цэрэн гэж хүн байсан. Энэ хүнээс би энэ үйлдвэрийг залгуулж аваад энэ үйлдвэр дээр эдийн засгийн их том үзүүлэлтүүдийг өөрчилж чадсан. 300 хүнтэй үйлдвэрийг би 1000 хүнтэй болгосон. 280 мянган төгрөгийн дундас цалинтай үйлдвэрийг сая төгрөгийн дундас цалинтай болгосон. Хамгийн гол гавьяа нь бол энэ үйлдвэр дээр огт байгаагүй бүртгэгдээгүй байсан. Хятадын нэг хувийн компанид эзэмшигдсэн явж байсан төмөртэй гэж одоо та бүхний мэдэх Монгол улсын хамгийн том төмөрийн өдрийн хорд газрыг би янз бүрийн аргаар одоо бас тухайн үедээ хөөцөлдөж явж иж энэ үйлдвэрийн нэр дээр 100% хамааралтай болгож авчирсан. За тэгээд эннийхээ мэдээж ажил хийгээ явж байхад хин нэгэн хүмүүсийн ашиг сонирхлыг хүндэн хин нэгэн хүмүүст нийцнэ. Бүх хүмүүст таалагдана гэж байхгүй. Эннээс үүдээд нөгөө шүүмжлэл, нөгөө муу мухай халдалтууд, хэвлэл мэдээлэл ийм юмнууд эхэлдэг. Энэ цаг үеэс хойш тэрийг эхэлж үзэж эхэлсэн. Сүүлдээ ч энийг эхэндээ хэмзэглэж ийсэн, гутарч ийсэн залуу хүний хувьд сүүлдээ энийг бол одоо нийгмийн нэг байх ёстой үзэгдэл юм болов гэж хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тэгээ манайхны одоо нэг нийтлэг түгээмэл үүдэг нэг надад одоо энд байгаа бүх хүмүүсийг бас урайлах нэг зүйл бол ямар ч асуудалд хөнгөмсгөр хандахгүй судалгаатай түрүү нэг эмэгтэй хэлж байна. Маш их юмыг судлах хэрэгтэй гэж. Аливаа юмыг судалгаагаар, тэрнээс нэг сургаар биш. Хов живээр биш. Хүнийг танихгүй юм байж хов жив сургаар хүнд лайк юм анлайк тарах биш. Юмыг судалж ээж бодтойгоор таньдаг мэддэг болж ээж тэрэн дээрээ үнэлт өгдөг. Байгаараа гэж бас тэгдгүү цөөхөн хүмүүс байгаа бол та бүхэндээ бас зориулж хэлье гэж утсан. Би энэ одоо уул уурхайн салбарт туршлагатай усныхаа үр дүнд яг тухайн үед бол бас төр засгаас янз янзын залуу хүнийг онгороогоо шагнал юугаар өгдөг юм бэлээ. Тэгээ яг бас бодохноо хүнд нэг магтуулах бол нэг чухал биш юм бэлээ. Хүнд бас муулуулж хараалгаад байх ч нэг чухал биш. Гэхдээ өөрөө бие даасан өөрийн гэсэн үзэл баримталтай байх бол хамгийн чухал. Та ялангуяа өнөөдрийн ирээдүйн та бүхэнд бол энэ хамгийн их чухал. Яг бол та бүхэн өнөөдөр энэ улс орон, энэ эдийн засгийн зах зээлийн өөрсдөө удирдагч нар. Тэрнээс биш та нар тэр удирдагч нар төрийн ордонд байгаа гэж хизээж битгий бодож. Тэр төрийн ордонд ч бас л өнөөдрийн нөхцөл байдалд бол бас нэг санамсаргүй байдлаар орцсон маш их олон хүмүүс байж байгаа. Та нар тийм болохоор өөрсдөө энэ улс орны удирдагч нар болохоор өөрсдөө академик зөв боловсрол судалгаатай орчин үеийн шин загварт нийцсэн ийм том бодлогыг энэ улс орондоо нэвтрүүлж өөрсдөө бид энэ улс орныг хойшоо суухгүй, залхуурахгүй, энэ надаас давцсан асуудал гэж бодохгүй том амбицтайгаар ингэж ороосоо гэж би бас бодож байгаагаа бас хүслээ бас та нарт бас хэлчихье. Миний бас нэг туршлага гэвэл та бүхэнтэй хуваалцах. Би энэ маш их өр төлбөрт орцсон, нэлээд хэмжээний хил ам дагуулсан Алтан дорнод Монгол гэж компаниг 2011 онд Орос эзэн зүхтаагаад 2007 онд гараа авсан. Тэр цаг үед нь 7 хэмжиж нэг огтлно гэдгийн үлгэрээр л одоо амхандаа л өөрийгөө дотроо 7 хэмжсэн л байх. 7 хэмжсэн юм уу, 1 хэмжсэн юм уу мэдэхгүй. Тэгэл тухайн үед энийг зориглол авсан. Энэ утгаараа хүмүүс намайг бас их эрсдэл хийгч гэж үздэг бизнесийн салбарын хүмүүс. Гэхдээ
Эрсдлийхгүй шампанс гуудгүй гэж бас нэг орс үг байдаг. Тэрийг бас мартаж болохгүй. Эрсдлийг хийх заавал ёстой гэсэн үг биш. Тэгвэл эрсдлэл тодорхой хэмжээнд байх ёстой. Тооцоол хийж. Ялангуяа эрчүүд үл энэ дээр бас их бодох ёстой. Энэ бол заавал бизнесийн салбар таарч биш, амьдрал ах бүх юм дээр бас тодорхой хэмжээний зөв сайн сайхан юмны төлөө эрсдлийг зоригтой хийж явах хэрэгтэй. Тэгээд би энэ алтны компанийг аваад тухайн үед Монгол улсын жилдээ 2 тонн алт Монгол банкнд тушаагддаг байсан ийм нөхцөл байдалтай тулгарч ирсэн. Энэ компанийг аваад тухайн үеийн төр засаг нийгмийн зөв буруу ойлголтоор үүдээд намайг янз янзын байдлаар шороо оронд чийжсэн. Монголын хамгал мөрдөнгүүдээр дамжиж хэд удаач оров. Золтоод хоньны хулгаанаас наагур бүхэл юмыг тулгаж үзсэн. Бидний өнөөдрийн нөхцөл байдал харамсалтай нэм л байгаа. Бүх юм харьцангуй онлоор явдаг, абсолют юм гэж байдгүй. Гэхдээ энэ бүх юмнаас шантраагүй. Би энэ алтны компаниудыг бүгдийг нэгтгэж чадсан, бүгдийг цуглуулж чадсан. Ганцаараа эцэн гахаад харгалдаггүй ч гэж үг байдаг. Алт өөрөө философи утгаараач хүнд, физик шин чанараараач хүнд. Би энийг хамтын хүчээр давъя гэж бодоод алтны танихгүй 16 компанийг өөр дээрээ цуглуулад газрын зураг дэлгэж яагаад өөр дээрээ оногдсон байсан, өөрөө авсан байсан бүх лицензүүдийг дэлгэж яагаад энийг хамтарч хийцгээе гэдэг саналыг тавьжсэн. Ямар нөхцөлтэй юм бэ гэхэд нь би 80-20 гэж хэлжсэн. Зарим хүмүүс нь 80% өгж арай дийлэхгүй нэ гэжсэн. Биш ээ. Чи 80%, би 20% юмаа гэдэг ийм боломжийг тэр хүмүүст олгож ирсэн. Тэрний үндсэн дээрээс тэр хүмүүс урамшиж Монголд энэ алтны салбар дээр хариуцлагатай уул уурхай гэдэг юмыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадж байгаа. Өнөөдрийн 20 тонн алт Монгол банкнд тушаадаг хүртэл тоо хэмжээг бий болгосон. Энийг дийлэнхийн нийлүүлж чадж байгаа компаниуд гарч ирсэн. Энэ 2011 онд компанийг авч явахдаа энэ багын найз нартайгаа болд эдэргээд энэ багын найз нартайгаа нийлж авч явах үедээ бидний бас айхтар алсын хараа ирээдүйд тгий шүү ингэ шүү яг ингэ чи шүү тэгчи шүү гэсэн нарийн төлөвөө бас гарч чадахгүйсэн. Бизнес, Монголын бизнес бол өөрөөсөө улс төр нийгмийн нөхцөл байдлаас айгүй хамааралтай. Энэ бол маш их хэцүү хүчин зүйлүүд. Бизнес төлөвөөг цаасан дээр гаргах нэг хэрэг. Өнөөдрийн нийгмийн уур амьсгал, улс төрийн нөхцөл байдал, хүчний харьцаа гэдэг нь өөрөө бидний тооцоолшгүй юм дээр нөлөөлдөг хайгуу том хүчин зүйлүүд. Тэгэхээр энэ хүчин зүйлүүдийг тооцно гэдэг маань энэ дээр уралдаж төрүүлж алах юм гэдэг маань л өөрөө бас л нэг эрсдэл болчиход байгаа. Ямар ч байсан энэ салбар дээр алт үйлдвэрлэгчдийн холбоо гэж байгуулж энэ компаниудыг нэгтгэж чадлаа. Алт үйлдвэрлэгчдийн холбоо маань 2013 онд байгуулагдаад тухайн үеийн Монгол банк, сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яамтай ярилцаж би саналаа танилцуулж Монгол банк ямар их алт цуглуулах боломжтой, Монгол улсын алт валютын нөөц яаж их өсөх боломжтойг би тайлбарлаж өгсөний хүчин чадал дээрээс боломж болцсон дээрээс тэр хүмүүс бас тооцоол хийж итгэж үнэмшиж оролдоод тэр жилдээ 2 тонн тушаагдж исэн алтны хэмжээ 13.8 тонн буюу 560 сая долларт хүрч дараа жил нь 15 тонн, тэрний дараа жил 18 тонн, өнгөрсөн онд 20 тонн, энэ жил 22 тонн буюу 800 сая долларын нөөц Монгол улсад жилдээ өгдөг ийм салбар болж чадсан. За тэгээд үндсэндээ би товчхондоо өөрийнхөө тухай миний хийжсэн ажлаас бас та нар авах юм аваад хаях юм хаях хэрэгтэй байх. Цагт дуус чинь би тэгээд энэ бүх зүйл дээрээс зүгээр нэмээд хэлэхэд дахиад нэмээд хэлэхэд та бүхэн өнөөдөр том амбицтай байж байгаарай. Өнөөдөр түрүүний илтгэлүүдийг би бүгдийг анхааралтай сонслоо. 686 мянган ажил хөдөлмөрлөөр эрхэлж байгаа хүмүүс Монгол улсын хэмжээнд байна гэж. Энэ 686 мянган хүн гэдэг бол үндсэндээ 200 мянган хасах юм бол 486 мянган хүн энэ хувийн сектор дээр гэх юм уу бодит бүтээн байгуулалтын салбар дээр ажиллаж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нэг хүний нуруунд дээр ойролцоогоор 8 хүний амьдрал тээгдэж явж гин гэсэн үг.
Дэлхий дээр 7 тэрбум хүн байдаг. Энэ 7 тэрбум хүний дөнгөж 70 орчим сая нь нөгөө чирэгч нь буюу локомотив нь, манлайлагч нь буюу удирдагч нь байж явдаг гэсэн ийм статистик би харж байсан. Тэгэхээр энд бусдын хийсэн бүтээсэн бусдын үзэл бодлыг хуваалцах гэж өөрсдийнхөө амралтын өдрөөс хасаж ирж сууж байгаа энэ заал дүрэн мянган хүнийг Монгол улсын нийгмийн, магадгүй дэлхийн улс, бусад улс орн ч гэсэн манлайлагч байх ёстой хүмүүс сугларсан байна даа гэж би итгэж байна. Тийм болохоор та бүхэнтэй энэ өдрийг бас өөрийнхөө ч гэсэн өөрийнхөө бас бяцхан амжилтууд, өөрийнхөө бас үзэл бодолтойгоо хуваалцсандаа туйлын их баярлж байна. Би тэгээд энэ уул уурхайн салбарын нэг 2 минут сунгаж болвол би нэг уул уурхайн салбарын нэг жижигхэн онцлогийг та бүхэнд бас нэг тайлбарлаад өгчийг өчсөн их ойлгомжтойгоор. Энэ өөрөө салбар маань хэдий манай улсын гарцаа байхгүй өнөөдөр тулгамдсан эдийн засгийн гол нөөцийг бүрдүүлж байгаа, эдийн засгийн гол даацыг авж байгаа салбар боловч өнөөдрийн бидний нөхцөл байдалд бол жоохон бас одоо халгаатай гэх юм уу, жоохон бас нэм төдийлөн тоон статистиктээр орж ирж байгаа нүүрс зис алтны орлогууд ийм өндөр тоогоор харагддаг боловч энэ эдийн засгтаа бас эрг төдийлөн тийм их хэмжээгээрээ өөрийнхөө орж байгаа орлогынхаа хэмжээндээ эрг байдаг тийм салбар биш. Яагаад вэ гэхээр бид өөрөө машин үйлдвэрлэл, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэл, шатах тослох материал үйлдвэрлэгч улс биш болохоор уул уурхайн гол энэ орж ирж байгаа түүхий эдийн экспортоос орж ирж байгаа орлогууд байна. Буцаад саяны хэлсэн энэ машин тоног төхөөрөмж уул уурхайн энэ ихэнх мөнгөний шингээсэн байдаг энэ салбаруудаа валют хэлбэрээр буцаагараа явчихдаг. Далайн ус эргэлүү хальж орж ирээд буцаад татраад явдагтай адилхан ийм салбар юм байгаа. Энэ дундаас маш бага хэмжээнд өнөөдрийн бий болоод байгаа барилга байгууламж, бодит бүтээн байгуулалт шингэж үлддэг. Тэгэхээр бид яаралтай нэг талаасаа тодорхой хэмжээний нэмэн үртэг бий болгогч үйлдвэрлэлийн салбаруудыг өөрсдийнхээ чадах хэмжээндээ бага багаар чамлахгүй бий болгох ёстой нэгдэх асуудал. Хоёр дахь асуудал биднээс хамааралгүй уул уурхайн түүхий эдийн бараа бүтээгдэхүүний үнийн хэлбэлцлээс таатай цаг үед нь орж ирж байгаа мөнгийг бид нэр аль болохоор зөв зохистой юм зарцуулах нь хамгийн их оновчтой зүйл. Энэ төсөвт хийж төсвийн зарлага болж гарахынхаа оронд хөгжлийн сан гэж тусдан данс бий болгож төсвөөс тустаа энэ сангаас бид нар өөрсдийнхөө нөгөө эдийн засгийг төрөлжүүлэх буюу нөө диверсификац гэж нэрлэдэг байгаа энэ ойлголтоо хөгжүүлж бидний энэ олон тулгуурт эдийн засаг гэдэг байгаа энэ бодлогоо бодиттой болгож ингэснээрээ бид нар хөдөө аж ахуй, уламжилтын мал аж ахуй түрүүний презентацээр гарч исэн 18 дугаар зууны хэлбэр боловч энэ нь өнөөдөр 3 сая гаруй хүн амттай 1.5 сая км газар нутагтай сүүлийн өнгөрсөн 30 жил чадсан чадаагүй ч гэсэн бас асар хэмжээний хөрөнгийг хөдөө орон нутгийн дэд бүтц буюу зам, эрчим хүчинд хийцэн хоосон энэ газруудаа эдийн засгийн эргэлтэнд оруулах буюу цөөхөн хүн амаа хөдөө орон нутгийнхаа газар, мал, хөдөө аж ахуйн газар тариалангийн эзэд болгохын төлөө ийм бодлого нэвтрүүлээсэ гэж би хувь хүнийхээ бизнес эрхэлдэг хүнийхээ хувьд бодож явдгаа бас та бүхэнтэй хуваалцах гэсэн. Нэг ёсны энэ нь бол уул уурхаагаас бид нар хамааралгүй хүнд байх цаг үед бид нар хөдөө аж ахуй дээрээ суурилсан өнөөдөр дэлхийн хамгийн хөгжилтэй хамгийн чинэлэг баян улс орнууд Англич байна уу, Францч байна уу, Швейцарч байна уу? Та бүхэн өөрсдөө мэдэх бах тэр үзэх нь үзэж, очиж үзэх нь очиж үзсэн баг. Тинчээ мал аж ахуй, хөдөө аж ахуй гэдэг хамгийн дээд хэмжээнд бас хөгжсөн байдаг газар тариалан гэж. Бид нарт түр тийм бүрэн боломж байж байгаа. Бид нар тийм уламжлал байдаг. Бид нар энэ цөөхөн хүмүүс энэ том газар нутгийнхаа эзэн нь болоод лендлордууч гэж нэрлэдэг. Ярианы бүдүүлэг хэлээр пядлуудч гэж нэрлэдэг. Газрын эзэд энэ том орчин үеийн одоо эдийн засгийн хэлбэрэл фармерууд болж ингэж амьдрах ёстой болохоос биш бид нар өнөөдөр хөрөнгийн зах зээл хөгжөөгөө банк санхүүгийн олон улсын огтлцэлтээр байдаг хот биш байжээж 1.5 сая хүн амтай ийм чигтэлсэн жоохон бас нэг болохтуу байшингууд нүүр нүрэндээ харуулад барьцсан төлөвлөлтгүй ийм хэлбэрээр
хүн амын маань Улаанбаатар хотын хүмүүсийнх нь 90% нь төлбөрийн худалдаанд авах чадвар нь их муу ийм нөхцөл байдлаасаа салах хэрэгтэй юм байна. Энэ Улаанбаатар хот бол нэг миний үзэл бодлоор бол нэг ойролцоогоор 500 мянган хүнтэй техник, технологи, инновац, никл гамбаа мэттэнгүүд түрүүний одоо гоё тэр инновац дараагийн 21-р зууны бүтээлүүдийг хийх ийм хүсэл эрмэлзэлтэй ийм технологийн чиглэлийн бодлоготой ийм хот үлдэж бид бүгд одоо ийм улс орноо том газар нутгаар нь хөгжүүлэх ийм чиглэл рүү яваасаа гэж би бас дотроо боддгийн. Тэрийгээ бас та бүхэндээ илүү цагаар хуваалцчихлаа. За анхаарал тавьсанд маш их баярлалаа. Бүгдээрээ амжилт хүсье.